хэн хамгийн томоор ялж байгаа юм бэ гэвэл ойлгомжтой. Хятадууд. Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал эрсдэлт орно. Тийм учраас Орос Монголоор дамжсан ганцхан хоолой барих нь ерөөхдөө өөрхийн аюулгүй байдлын хувьд бол маш ашигтай. Тэгээ энэ том хөрөнгө бол болно. Тэгээ Монголд бас энэ дээр олон жил хүмүүс ажиллана. Маш их ган ман цэм гэх мэт ажлууд гараад ирнэ. Хар мянган тендер гарч ирнэ. Хар мянган тээвэрлэлийн юм гарч ирнэ. Ерөөхдөө энэс болж монголчууд бидний дундаж орлого, валютын орлого гих мэтчлэн ерөөхдөө их 4-5 жилийн хугацаанд гайгүй болох магадлал маш өнөртэй. Монголд бид нэр газсан хоолойдоо болох магадaltaй юм байна. Та санаж байгаа бол өнгөрсөн жилийн 9 сард би нэг контент хийж ирсэн. Бид нэр фейлдсэн. Энэ Power of Siberia 2 газсан хоолойны төсөл маань монголоор дамжихааргүй болсон. Харамсалтай. За, дүнгэж 3-4 цагийн өмнө ямар хэвлэл мэдээлэл гараад ирсэн бэ гэх юм бол Power of Siberia газсан хоолой монголоор дамжихаар болсон байна. Тэ манай ерөнхийлөгч хөрөлсөх одоо Орос руу явж байгаа шиг байна. Бараг тэнд ирцэмж байж магадгүй. Тэгээд одоо энэ байгаль орчин судалгааны ажил инженерийн T100 дууссан гэж байна. Одоо юу хэрэгтэй юм бэ гэх юм бол хятадууд энэ дээрээ зөвшөөрөх хэрэгтэй гэсэн мэдээлэл гарч байна. За. Тэгээ би 9 сард хэлжсэн. Путин ерөнхийдөө хүснээ Монголд ирж байгаа юм тий. Ямар хилцэлтээр гараас зурсан бэ гэвэл эгийн голын судалгаа эрчимжүүлээ. Тэгээд байгаль нуурт муу нөлөө байхгүй бол барьсан ч яадгийн гэсэн бүрхэг нэг мэдээлэл гарч исэн за нэмээд 3 дугаар цахилгаан станцын засварын ажил, шинжилэлт, тий өргөтлийн ажил дээр гар үсэг зурсан. Ойролцоо нэг 300 мегаватт. За сайн мэдээлэл. Гэхдээ Путин юмнаас болж Монголд ирэх юм уу? Үгүй. За тэгээд нэг таамаг байсан. Тэгээд би зүгээр тухайд зүгээр буутцсан. Тэгээд зүг байж таарсан байна. Путин яагаад Монголд ирсэн бэ гэх юм бол энэ газсан хоолойг монголоор явуулах сонирхол байх шиг байна. Тэгээд бид нарыг лоббитсан байна. Яагаад вэ гэх юм бол оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газар энэ Power of Siberia төслийг мөргийн хөтөлбөрөөс хасцсан. Яагаад хасцсан бэ? Бөөмөд магадгүй Америкчуудын нөлөөнөөс болж гих мэтчлэн. Магадгүй энэ геополитикийн том тоглоом явж магадгүй тий Путинээс илүү их юм авах хүсэж исэн. Яг сайн мэдэхгүй байна. Тэнд юу болж байгаа юм би өстой мэдэхгүй зүгээр таах юм. Шинжилгээ хийгээд өөрийнхөө дүгнэлтээ гаргаж болох юм. За, Путин ирлээ. Хагас жилээс жоохон илүү хугацаа өнгөрлөө. Мэдээлэл юу гарч ийнэ гэх юм бол энэ газ болон монголоор дамжихаар болсон байх шиг байна. За, тий ерөөдөө хоорондоо захидал бичсэн hydropower plant одоо эгийн голын төсөл expansion of TPP3 thermal power plant 3 одоо 3 дахь цахилгаан станц. За тэгээ газ нефтний нийлүүлэлт илүү тогтвортой болгоё гэсэн юм зурсан. За энэ бол зүгээр л тий хөшгөний наан биднэрт үзүүлсэн юм. Хөшгөний цаана юу явж исэн байх шиг байна гэх юм бол монголоор дамжих газсан хоолой. Хаагуур дамжих юм байх юм бол барыг төмөр замаар дамжих байгааз тий урт нь ойролцоо 962 км-ээр тэгээд Монгол талбай нутгаар нэлээ холоор явах юм байна. Тэгээ гоё юм юу юм бэ гэх юм бол улам их тий талбай өнгөрөө явах улам их транзит юм шинтгэл хэдүүлээ аавна. За тэгээ Interfax энэ мэдээллийг дөнгөж сая гаргасан. За байгаль орчны судалгаа дууссан байна. Монгол улсын онцгой төлөөлөгч Зандахүүгийн инх болд хааш явсан бэ гэх юм бол Москвад явсан байна. Тэгээд одоо манай ерөнхийлөгч бас энийг ерөөхдөө тий дуусгах гэж байх шиг байна энэ хэлцлийг. За инженерийн судалгаа болцсон одоо эрүүл байгаль орчныхан да. За тэгээд ер нь бол бас нэмээд тэр цахилгаан станцын төслүүдийг ярьсан байна. Тэгээ энэ газсан хоолойны нийт одоо тий объем жил болгон хэд их зөөгдөх юм бэ гэх юм бол 50 тэрбум метр куб газ. За тодорхой хэмжээний бид нар өөрөө ашиглана. За газаар юу их боломжтой юм бэ гэх юм бол бид нар утаанаасаа сал чадна. Яагаад гэх юм бол та гэртээ газан плэдэх дээр гахааны магас амгийн авсаал шаарч үтсэн баха. Тэгээ маршрутаа баг гардаггүй цэвэрхэн. За нэмээд Солонгосоос газ машин орлоод ирэх юм бол бас илүү хямдхан тий бид нар юмаа тээвэрлэж болно. Ачааны машин, түгэлтийн машин гих мэдчин ерөөхдөө бензин, дизель ашиглахгүйгээр энэ газыг ашиглаж болно. За тэгээ Оросын судлаач бас юу хэлж байна гэх юм бол 2040 он хүртэл манай Монгол улсын эдийн засаг жилдээ 5.6 тэрбум метр куб газыг бас ерөөхдөө ашиглах юм байна. Нефтээс илүү хямдхан.
Нефтээсээ илүү цэвэрхэн. За ерөөхдөө биднэрт бол энэ маш сайн мэдээлэл. За тэгээ ачааны машинаар зөөгдөж байгаа нүүрснээс бас илүү хямдхан болох магадлал маш өндөртэй. За тэгээд илүү жоохон үнэтэй байсан ч за ёо шууд бус үртэг юу юм бэ гэх юм бол утаа, эрүүл мэнд, бидний уушиг, агаарын бохирдол гэх мэтчлэн. За эндээс тийм мэдрэхүй болгонд жоохон илүү төлсөн ч биднэрт ашигтай. За энэ дээр би ганцхан зогсохгүй яагаад гэх юм бол хэвлэл мэдээллийг би ухлаа, интернетийг ухлаа, сонирхолтой үндэс гарч ийн. Бас Монголын хуучин ерөнхийлөгчийн үзэл бодлыг бас шинжилгээ дүгнэлт гаргацсан байна. Хин юм бэ гэх юм бол тийм ерөнхийлөгч аасан Элбэгт орчихгоо. За тэгээд Монгол, Орос, Хятадын хувьд одоо ерөнхийдөө нэлээд эмзэг цаг үе ирж байгаа. Яагаад гэх юм бол хамгийн гол нь Монголдоо бид нар тийм бид нэр дэндүү их Орос талдаа орж болохгүй. Дэндүү Хятад талдаа орж болохгүй. Аль нэг талдаа ерөөд орж болохгүй. Бас 3 дахь орны түнш найз байх ёстой. За энэ газар холоо одоо ингээд тараа явчих юм бол магадгүй заяа. Дональд Трамп Монгол улс дээр хориг тавих нь хамаагүй дэндүү амархан яваад гэх юм бол биднэрт тийм Америктэй, Европтой хилцэл ямар нэг юм хийхэд ямар ч хөшүүрэг байхгүй. Тийм учраас бид нар ерөөхдөө тийм Путины газ зөөдөг итгээд болгоод ирэх юм бол магадгүй бид нар дээр санкц тавьчих магадгүй. Магадгүй тихгүй ч байж магадгүй. Тэ. Ерөнхийдөө зарчмын хувьд биднэрт ямар нэгэн том торгуул хориг тавихгүй юм бол газ хоолоо миний зүгээс Монголоор заавалчгүй дамжих ёстой. Яг гэх юм бол бид нар транзитийн шимтгэл аавна, валютын орлого. За нэмээ бид нар хямдхан, цэвэрхэн тэ эрчим хүч аавна. Дизель, бензин гэх мэт шин нүүрс арай бага төлөх цаг үе ирнэ. Гэхдээ энэ дотор юу болж байгаа юм бэ гэх юм бол Монголын тийм олон улсын харилцааны recalibration-ы цаг үе ирж байгаа юм байна. Шин тохиролцоо бид нар хийх ёстой цаг үе ирж ах шиг байна. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл idratsi.com-оос за тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүрм мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгон маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idratsi.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. За юу бас онцгойлоо хэлж байна гэвэл 2022 оны 9 сард тий Оросын Украины дайн эхэлж байхдаа манай ерөнхийлөгч аасан Элбэгт орчихгоо ер нь тэр дайныг нэлээд шүмжилсэн. За энэ юу хэлж байна гэх юм бол тухайн үед манай ерөнхийлөгч олон улсын олон нийтийн сүлжээнд сошиал медиад ямар урилга гаргасан бэ гэх юм бол Оросд амьдарч байгаа Монгол үндэстэн бурят гэх мэтчлэн Монголдо хүрээд ирээ. Яг гэх юм бол Путины тийм энэ дайнд та нар өөхөх ёсгүй монголчууд бид нийтээрээ хүчтэй хамт байх ёстой. Тэгээд та хэд cannon fodder бити болоорой. Их бууны зүгээр тоглоом бити болоо Монгол хүрээд ирээ. За тэгээ энэ хэвлэл мэдээллийн сууг нь хаанах юм бэ гэх юм бол Орос сууг. Тийм учраас бас энийг зүү өнцгөөс хараарай. Заяа. Энэ хүн Оросууд бас Элбэгт орчихгүйг шүүмжилж байгаа. Юу хэлж байна гэх юм бол тийм Элбэгт орчихгүй юу хийсэн бэ гэвэл Орос монголчуудын харилцааны хувьд шинэ гормондоо гаргасан гэх юм уу да илүү ширүүн ярьж байгаа гэсэн үг тийм ерөөхдөө даалт шүүмжлэл гэсэн үг шүү дээ. Тэгээд Оросууд бас юунаас айдаг юм бэ гэх юм бол энэ цэвэр рус үндэстэн хүмүүс бол тийм хамаагүй тэд нар бол үгэнд орж байгаа бослог гарахгүй. За юунаас айдаг юм бэ гэх юм бол энэ Чечня тийм тэгээ муслим. За тэгээд Сибирт угаасаа өөрийнхөө Монгол гэж тодорхойлдог маш олон Орос иргэдүүд байгаа шүү дээ. За тэрнээс айдаг. Хэдүүд бас яг адилхан. Уйгурууд, өөр монголчуудыг ерөнхийдөө томоотой байлгах гэж маш их хичээдэг. За. Тэгээд энд юу хэлж байна гэх юм бол Элбэгт орчихгоо жинхнээсээ тэр хүмүүсийг өрсөн юм уу? Эсвэл барууны захиалгаараа ийм юм хэлж байна уу? Би яг сайн мэдэхгүй байна. Миний хувьд бол бас нэг хамаагүй энэ дээрээ би бол хамаагүй бас улс төрчмөргүй байна, тий. За. Тэгээд дараа нь тэр Элбэгт орчихгоогийн сошиал медиа хамгийн гол нь Twitter дээр мессеж маань бараг 20-30 сая хүн үзсэн маш их хэмжээний хандлт авсан. Мэдээж Оросуудад энэ ерөөхдөө таалагдахгүй. Тэгээд одоо урьдчилаад хэлчихье заяа.
Монголд бас энэ Оросыг эсэргүүцсэн, Хятадыг эсэргүүцсэн, Америк, Европыг магтсан хэвлэл мэдээллийн хүмүүс зөндөө байгаа. За жишээлбэл энэ байна, тий? За, тий? Оюун эрдний засаг нийт 773 сая метр квадрат газрыг Орос руу шилжүүлэх гэж ажлыг хийж Газан хоолой тэгээд угаасаа талбай нутгаар явна. Төмөр зам ч гэсэн талбай нутгаар явна. Автомашины зам ч гэсэн газар нутгаар явна. Тийм учраас иймэрхүү юмыг бити тоо гэмээр байна. Яг гэвэл хоолой хаа нэгэн газараа дамжих хэвээр. Тэгээ хэний хөрөнгө юм бэ гэх юм бол мэдээж Оросуудын хөрөнгө байж таар штэ. Гэхдээ бид нар ямар хөшүүртэй болох юм бэ гэх юм бол энэ газан хоолойг бид нараас унтраач чадна. Гэхдээ эзэн нэг цагт унтраахгүй л дээ гэх юм бол нөө бензин, газ, нефть орхоо болчихно. Бид нэр дэндүү хараад мэдээж энүүгээр дамжуулаад илүү их Оросын хүнжилт орж байгаа. Гэхдээ транзитын шимтгэлэл цэвэр агаар бодох ёстой зүйлс. За, тэгээ энэ дээр бас нэмээд юм явж байна гэх юм бол энэ хэвлэл мэдээл дахиад хэлчихье заяа. Орос талын хэвлэл мэдээллийнхэн энэ нэг бичсэн байгаа. Юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол НАТО-гийн хувьд маш сонирхолтой. Юу юм бэ гэх юм бол монголчууд бид нарыг ашиглаад Орос холбоо дотор тий энэ Бурят тий гих мэдшин үндэстнүүдийг ерөнхийдөө хөдөлгөөнд оруулаад Орос холбоог бутлах дотор иргэдэг маргаан тий бослого гарах магадлал үүсгэж байгаа. Тийм учраас НАТО энийг угаасаа сонирхдаг. НАТО энийг хаана хийдэг бэ гэх юм бол хаасайгуу хийдэг штэ. Тийм ээ. Газа дотор хийжсэн, Сириад хийжсэн, Либияд хийжсэн, Украинд хийжсэн гэх мэтчлээ. Тэгээ энэ бас хэлж байна. Монголчууд бид нар ерөнхийдөө олон улсын харилцааны хувьд хамгийн гол нь Орос, Хятадын хувьд болгоомжтой байх ёстой. Энээр би бас санал нийлж байна. Болгоомжтой байх ёстой. Тэ? За. Тэгээд ер нь бол Монгол юу байх ёстой юм бэ гэх юм бол энд бас бичсэн байна. Энэ Аз дотроо, тэ? Central Arts дотроо бид нар ерөөдөө ёс суртахууны тэргүүлэгч байх ёстой юу үгүй юу? Миний хувьд бол үгүй ээ. Миний хувьд бол яг энэ Henry Kissinger-ийн үг санаанд орчиж байна. Тэ? Америкт бол мөнхийн найз гэсэн юм байхгүй, мөнхийн дайсан гэсэн юм байхгүй. Америкт ганцхан юу байгаа юм бэ гэх юм бол ашиг сонирхол. Бид нарт тэ? Миний зүгээс. Тэ? Би одоо улс төрч байлаа гэж бодъё л та. Тэ? Энэ тэ зүгээр Монгол улс юу ашигтай юм бэ? Тэр үйлчлэгээ хийн. Тэ? Оросын уурыг хөрөх үгүй баха. Хятадын уурыг хөрөх үгүй. Тэ? Далай ламыг Монгол өрөх үгүй. Тэ? Путин ерөнхийлөгч, Медведев ерөнхийлөгч, дараагийн ерөнхийлөгч би улс төрч байлаа гэж бодоход олон нийтийн сошиал медиа дээр шүүмжлэх үгүй. Болохгүй. Яг гэх юм бол монголчууд энээсээ хохирч магадгүй. За тэгээд оноо нь юу юм бэ гэх юм бол би магадгүй ёс суртахуунтай сайн хүн шиг харагдаж магадгүй. Гэхдээ дизель тэ эрчим хүч Монголд орж ирэх болчих юм бол харамсалтай. За. За, буцаагаад энэ газан хоолой орчих. За энэ газан хоолой баригдчих юм бол Оросууд Хятад руу жилийн 98 тэрбум метр куб газ Хятад руу нийлүүлнэ. За Оросууд яагаад энийг хийж байгаа юм бэ гэх юм бол Европ руу жилд 155 тэрбум метр куб газыг нийлүүлдэг байсан бол тэр нь одоо эрс буурсан байгаа. Бараг 75% буурсан байгаа. За энийг орлох гээд байгаа. Путин бас юу хэрэгтэй юм бэ гэвэл валютын орлого хэрэгтэй. Орлого хэрэгтэй төсөв. Одоо бас дайны санхүүжилт явж байгаа зэвсэг тэн цэргүүдийг цалинжуулж байгаа. Тийм учраас юу хэрэгтэй юм бэ гэх юм бол валют хэрэгтэй. Хэнээс авах боломжтой юм бол хэттүүдээс авах боломжтой. Гэхдээ энийг уншсан чинь би нэг юмнаас нэг юм гайхсан. За. Орос холбоо Европоос жилд 20-30 тэрбум доллар олдог байсан байна. Амар тоогааз. Гэхдээ энэ шинээр барьж байгаа Power of Siberia газан хоолой 2.5-аас 4.3 тэрбум долларын орлого болох юм байна. Яаж ийм том зүрэг орж ийн. За окей. Энэ газан хоолойны объем жилд зөөх хэмжээ 50 тэрбум. Европ руу хэдийг зөөж исэн бэлээ. Та санаж байна уу? 150-ыг нийлүүлж исэн. За, тийм учраас тэ 34% байх ёстой юм биш үү? Ягаад бараг 10 дахин бага юм бэ? Гайхаж исэн. Ягаад юм бэ гэх юм бол Хятадууд амар сайн хилцэл хийж ах шиг байна. Орос бол айгүй хохиролтой. Европын тэр газ нийлүүлэлттэй харьцуулах юм бол. За гэхдээ Оросд өөр юу байхгүй, алхам байхгүй. Яагаад вэ гэх юм бол тэднэрт экспорт хэрэгтэй, орлого хэрэгтэй. Европ руу зарч чадахгүй, барууны зах зээл рүү зарч чадахгүй, тулал нь энэгтэхлүү зарж байгаа хэрнээ
тэр алдагдсан экспортын орлогыг нөхөстөө ганцхан арга юу юм бэ гэх юм бол Хятад руу дэлхийн хамгийн хямдхан ханшаар нийлүүлэх нь. За тэгээд тул бас тэнэг биш те. Ганцхан Оросоос ингээ бүх газ нефт авах юм уу эсвэл Кыргызстанаас авсан дээр юм уу? Тэд нар бас зүгээр ингээд камер асцсан зураг авалтан дээрээ Путин, Ши хоёр бит хоёр мөнхийн анд гэсэн зураг мураг мэдээлэл явуулж байгаа хэрнээ цаагаараа шүү дээ. Хүчний цаана амар ширүүн хэлцүүд явж байгаа. Тэ? Хятад одоо юу гэж яах юм бол нүрснээсээ хамаарлаа бууруулж байна. Сэргийн хэрчим хүч дээр хөрөнгө оруулалт хийж өөрийнхөө атомын цахилгаан станцаа хөгжүүлж байгаа. Тэгээ аль болох Оросоос, Монголоос гадаадаас авч байгаа нүрс, газ, бензин, нефт бууруулах гэж байгаа. За. Жишээлбэл Power of Siberia Хятадд амар ашигтай. Яавад вэ гэх юм бол энэ 2020 онд 1 million BTU одоо эрчим хүчний тооллуурын систем шүү заяа. $4 15 сентээр авдаг байсан бол Мянмарыг энийг баг 2 дахин үнэтэй $9 авдаг байсан байна. Туркменистан, Казахстан, Узбекистанаас авдаг ханш нь $4-6. За. Тэгээ Оросоос авч байгаа ханш нь тэ Мянмараас 2 дахин хямдхан тэ Туркменистан, Казахстан, Узбекистанаас бараг 20% хямдхан. Тэгээ аль нь сонгох ёстой юм бэ? Аль дийл нь илүү гоё юм бэ? Яа, Power of Siberia 2 Хятадуудад юу гэж байна гэх юм бол дэлхийн хамгийн хямдхан газны их усүр. За. Тэгээ Хятад бас юу гэж байна гэх юм бол Америк, Австралиас бас энэ газыг авч байгаа. Катар, Сауди Арабиас бас нефт авч байгаа. Тэднээс илүү хараад бус болж байгаа. Тэгээ энэ юу болж байна гэх юм бол хэн хамгийн томоор ялж байгаа юм бэ гэвэл ойлгомжтой. Хятадууд. За Хятадын газын хоолой ашиглалт нь оруулах юм бол Катар, Австрал, Америкт юу хэлэх юм бэ гэх юм бол та нарын газыг энэ ханшаар би авахгүй. Оросууд надад хэмээн өгж байгаа юм чинь та нар үннээ буулга гэх магадaltaй байхгүй юу. За тэгээ Йеменд бас нөх Хутинууд юу хийж байна гэх юм бол далайн тээврийн тийм замуудыг ерөөхдөө садаа болж байгаа. За тэгээ удахгүй энэ Панама канал юм болно, Суэц канал юм болно. Ерөөхдөө энэ олон улсын маргаан томроод эхэлчих юм бол далаагаар хэн юм зөөх юм бэ, хэн юм зөөхгүй юм бэ гэвэл Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал эрсдэлт орно. Тийм учраас Орос Монголоор дамжсан газан хоолой барих нь ерөөхдөө өөрийнхөө аюулгүй байдлын хувьд бол маш ашигтай. Тийм учраас давуу тал, сул талыг ингээ хараад үзэх юм бол Хятадууд энийг тэр чигтээ энээс ашиг авах юм чинь амар хямдхан газ худалдаа авах юм чинь. За тэгээ Араб, Америк, Австралиас илүү хараад бус болох юм чинь энэ газан хоолой баригдах магадлал маш өндөртэй. За тэгээ нэгэн цагт бас энэ Европын дайн дуусч штэ. Тэгээ Европ гэх юм бол Европчууд угаасаа Оросоос газ нефтийг худалдаа авна. За тэгээд Оросууд бас илүү том мастай сууж байгаа. Та нарт энийг ийм хямдхан өгөхгүй. Та нарт өмнө ийм хямдхан өгч ирсэн. Гэх мэдчлэн. За тэгээ Европчууд бас нэг юм хэлж магадгүй тий. За Оросуудаа та нар Хятадуудад ийм хямдхан өгч байгаа юм чинь бид нар л бас ийм хямдхан өгөөч гэсэн. Үгүй гэх бах. За тэгвэл бас эндээс хэн ялах юм бэ гэх юм бол номер 1 Хятадууд ялах юм байна. Номер 2 хэн бэ гэх юм бол Оросууд. Номер 3 бол монголчууд бид нар. Гэхдээ аюултай. Тийм ээ. Энэ хоёрын аль нэгэн тал руу дэндүү орхон бас аюултай. Тэрийг би бас ойлгож байгаа. Түүнээс би Элбэгт орч байгаагийн үнцгийг ойлгож байгаа. Оросын үнцгийг ойлгож байгаа. Хятадын үнцгийг ч гэсэн ойлгож байгаа. Бас надад нэг үнцэг байгаа. Тийм ээ. За. Тэгээд энд бичсэн байна тий. 1000 метр куб. За Европчууд авахын тулд Оросоос тий 1000 метр кубд $350 төлдөг байсан. Хятад юу төлж байгаа юм бэ гэх юм бол Оросоос авж байгаа 1000 куб дээр $60 төлж байгаа. За. Тэгээд ийм учраас тий хизээ нэг цагт энэ Ши Жинпинг тий Путин хоёр зураг авахулаа бид нэр ингээ мөнхийн анд, мөнхийн найз бид хоёрын тий түншлэл дараагийн шатанд хүрлээ жүжиг тий Хятад улс мөнхийн дайсан гэсэн юм байхгүй юм байна. Тий мөнхийн хамтарч гэсэн юм байхгүй юм байна. Хятад улс ганцхан юу байгаа юм бэ гэх юм бол ашиг сонирхол. За миний зүгээс бас Монгол улс бид нар бас яг адилхан юм байх ёстой. За одоо
Хятадууд энэ Оросуудын гарыг хангалттай мушгилсан байгаа үстэй гэж бодмоор юм байна. Тэ яг гэх юм бол 1000 м3 газа Европ руу 350-аар зардаг байсан бол Хятадууд $60 энийг авч байна. Тэ 5 дахин хямдарсан үнээр авж байгаа хэрнээ Хятадууд нэмээд гарын мушгиж байгаа. Яг гэх юм бол сангуучлалтээр гих мэдчлэн Хятадууд бас том шаардлагууд тавьж байгаа. Тэгээ энэ том хөрөнгө оолт болно. Тийм Монголд бас энэ дээр олон жил хүмүүс ажиллана. Маш их ган ман цемд гих мэт чинь ажлууд гараад ирнэ. Хар мянган тендер гарч ирнэ. Хар мянган тээвэрлэлийн юм гарч ирнэ. Ерөнхийдөө энэс болж монголчууд бидний дундаж орлого, валютын орлого гих мэтчлэн ерөнхийдөө эх 4-5 жилийн хугацаанд тий гайгүй болох магадлал маш өндөртэй. За тэгээд Хятад бас энийг яагаад хийж байгаа юм бэ гэх юм бол Дональд Трамп хүн болгоны гарыг мушгаад эхэлж байгаа. Тийм ээ. Хориг тавьж гин. Панама каналыг ирүүлээ авах гэж байгаа. Суэц канал дээр бас одоо юу явуулсан. Иран Хутиг бөмбөгдөж байгаа. Тийм учраас энэ бүгдийг харах юм бол энэ пайплайн барих магадлал маш өндөртэй. Тэгээд би яг сайн мэдгүй байна. Ямар азар би улс төрч биш юм бэ? Тэ? Яг гэх юм бол энэ пайплайныг эхлүүлчих юм бол тэ монголчууд алуулч магадгүй. Тэ? Энэ газын хоолой эхлүүлэхгүй юм бол бид нар утаан дотор амьдэрсаар хിവэрэ байна. Тэгээд миний байр суурь бол айгүй эвтэйхэн штэ. Би зүгээр YouTube дээр видео хийж байгаа. Миний шүүмжил бол өнгөө. Би зүгээр ингээд далчнаа явж болно. Тэ миний контентээсээ болж ямар нэгэн байдлаар манай улсад аюул ерөөсөө учрахгүй. Гэхдээ тий одоо манай одоо байгаа ерөнхийлөгч ерөнхий сайд өмнө байсан ерөнхийлөгч ерөнхий сайдаас юу хийх юм бэ гэвэл тий Монголын ашиг сонирхлоо номер 1 тавих хэрэгтэй. За тэгээ бид нарт энэ жигнэс ашиггүй юм бол тий хориг моргоор ингээ бөмбөгдчих юм бол магадгүй энэ газ хоолойг явуулах ёсгүй байж магадгүй. За гэхдээ би хувьдаа энэ баригдчаад бид нар алгадуулахгүй юм бол Трамп энэ гоё хаа баригтаасаа.